Сайн байцгаана уу? Амьтан тайртай монголчуудынхаа амрыг мэдчилж байна. Амьтдын ертөнц нэвтрүүлэг эхлэх бэлэн боллоо. За өнөөдрийн сэдв Нобелийн шагнал хүртэх хэрэгтэй амьтдын талаар ярилцах байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтандаа хамгийн эрүүлгийг нь хамгийн амттайг нь мянган найз амьтны дэлгүүр болон өв соёл уламжлалт эдлэгч оюу толгой ивентдээ ажиллаж байна. Студид манай амьтдын ертөнцийн зохиолч, хөтлөгч, цогт урнаа хоёр ажиллаж байна. Өдрийн мэнд төргий цагтаа. Өдрийн мэнд. За тэгэхээр одоо шинжлэх ухааны хөгжил гэдэг зөвхөн одоо шинжлэх ухааны нээлтийн түүх биш байдаг. Ард нь маш олон золиосын түүх одоо үүний ард явж байдаг. Тэгээ хүн төрлөختөн энэ мэдлэгийн шин хүрээг нээхийн тулд амьтад одоо хүн дээрч хүртэл одоо ингэ туршилт хийж ирсэн. За энэ бүхний цаана мянган амьнаас төсвөрийн хязгаар золиосын үнцийг оршдог. За үн дээр ч одоо хүмүүс маш их маргаантай амьтдын ирэх одоо тий зөв үү буруу юу гэдэг бас ярианууд их явдаг. За тэгэхээр жишээлбэл одоо дорсофил ялаа гэдэг байгаа. Дэлхийн хамгийн алдартай жижиг туршилтын амьтан гэж хэлж болно. За одоо нэг ген, мутац, ДНХ хөгжил эсийн судалт одоо үнэтэй хувь нэмэр оруулсан ийм амьтан байдаг. Нөгөө Мендель эдгээр чинь бас их олон туршилтуудыг хийж исэн түүхтэй байдаг. За одоо нэмж дурдах юм бол нөгөө сансарт ниссэн баатрууд маань байгаа. Сарамгч нь нохой муур гэл те. За үүний ард бол тэгээд нөгөө амь наслаас яригдж जैन. За усан гахааг бас дурдахгүй байхын аргагүй. Одоо сүрээс ахуу таргуун тахлын эсрэг вакцинуудын анхны туршилтууд бол тэднэр дээр явж исэн. Одоо шууд өвчлүүлж үзэл ер нь бас эхлэн шүү дээ. Ер нь одоо нэг нөгөө ярихад гэдэг шиг те. За зебра фиш гэдээ байна. За ургийн хөгжил, генийн одоо тий эмийн гач нөлөөг судлах зэрэг бас олон туршилтууд төр явж идэг. За одоо нугасгүй өтгөд байгаа одоо ердөө 1 мм-ийн урттай. Тэгээ эсийн нөгөө апотоз буюу одоо програмчлагдсан үхлийг нээсэн одоо Нобелийн шагналыг бас урьж исэн 2002 онд одоо гих зэрэг одоо ийм олон амьтад бий. Өнөөдөр бас хэдийг нь тодруулах ярилцах болно. За сая бас өнгөрсөн 7 хоног жинхэнэ нөгөө Нобелийн шагналыг гартуулах ёслол болсон. Тэгэхээр одоо энэ дугаараар бид Нобелийн шагнал хүртэх хэрэгтэй амьтдын талаар онцлж ярья. За хэдүүлээ одоо энэ хүн хөндөд шагналын тухай ярихдаа хэдүүлээ түүхээс нь эхлээ ярилцъя. 19-р зууны сүүлүүд одоо Альфред Нобелийн одоо яг тэр амьдарч байсан үед Нобелийн гэр бүлийнхэн гэж одоо Оросын Кремийн дайнд дээр ингээд зэвсэг борлуулж исэн тийм юм жирнэ айгуу тийм баян зэвсэг үйлдвэрлэгч тийм гэр бүл байсан байна. Тэгээд Альфред Нобель гэдэг одоо яг тэр 3 эрэгтэй хүүхдийн одоо нэг нь тэр Альфред Нобель маань одоо юм Шведийн хэмж, инженер, бизнесмен байсан байна. Тэгээд хамгийн алдартай зүйл нь одоо динамитыг зохион бүтээсэн. Динамитыг зохион бүтээж асар их хөрөмтгийг хөрөмтүүлсэн байна. Эндээ ч гэсэн одоо айгүйх золиос гаргаж ирсэн. Анх динамитыг зохион бүтээж байхдаа өөрийнхөө нэг дүү Эймен гэдэг дүүгээ одоо тэр туршилтынхаа үеэр дэлбэлээд одоо үйлдвэртээ дэлбэлээд алдсан байт юм байна. Тэгээ ямар тач ингээд мөнгө хөрөмтлуулаад ингээд байжсэн чинь 1888 оны нэг өдөр түүний ах одоо Людвиг Нобель нас барахад Францын нэгэн сонинд одоо эндүүрээд одоо тэр сонин нь бол Ле Фигаро гэдэг Канес хотын тэр өгсөн газрынхаа сонин байсан юм шиг байна. Тэр нь яг ингээд албиус биш ч гэсэн тэр сонин гэж хүмүүс хэлэлцдэг. Тэгээд тэр сонинд юу гэж шийдэлсэн бэ гингүүд Людвиг өгсөн байхад одоо Альфредыг өөд боллоо гэхэд тийм гашуудлын мэдээ зарлцсан. Тэгээд тухайн нийтлийн гарчиг нь болохоор Le Marchand de la Mort est mort буюу үхлээр 8 цагч үхжээ гэдэг юм гарчиг тавиад одоо юм хүнийг хурдан алахыг олж мэдсэн хүн үхсэн байна гэдэг тийм муухай мэдээ гарсан байна. Тэгээ энийг тэгээд тэрийг одоо Альфред уншичаад одоо маш ихээр ингээд цочирдоод би ч одоо ийм түүхэнд ингээд муухайгаар дурсагдах байгаа юм бах та гэж ингээд бодоод тэгээ магадгүй тэр цочирлоосоо болоод би одоо ингээд өөрийнхөө одоо legacy өөрийгөө түүхэнд одоо ингээд илүү гоёор дурсагдахыг хүсэж байна. Тэгээд инх тайван хөгжил дэвшлэр би дурсагдмаар байна гэд өөрийнхөө одоо тэр дийлэнх мөнгийг ирээдүйдээ үлдээж жил бүр одоо хүн төрөлхтөнд хамгийн их ашиг тусаа өгсөн хүмүүс шагнал олохыг гээд 1895 онд Нобелийн шагналын санг одоо ингэж гэрээслээд үлдээж ирсэн байна. Тэгээд 1901 оноос хойш өдийг хүртэл дэлхийг өөрчилсөн агуу нээлтүүдийг үнэлсээр түүний нэр
нүүр царай одоо тэр нөгөө медаль бүр дээр нь одоо ингээ мөнхөрч байгаа юм байна. За үүний ард бас тийм дардан түүх байгаагүй юм байна те. За өдгөө бас 124 жилийн түүхтэй Нобелийн шагнал одоо бас 6 төрөлтөө явдаг. Манайхан мэдэх бах физик, хим, физиологи, анагаах ухаан, утга зохиол, инх тайван, эдийн засаг гэсэн одоо энэ төрлүүдээр явагдаж байна. Тэгээд Нобелийн шагналын зөвхөн одоо нэр төрийн тухай биш, хүн төрөлхтний хөгжлийн нотлохоо болсон юм дээд шагнал. За гэхдээ хүн төрөлхтний хөгжил дэвшилт одоо амьтад ч гэсэн одоо маш их оролцоотой байсан. Тэгэхээр өнөөдөр бид одоо Нобелийн шагналыг хүний сайн сайхны төлөө бидэнтэй хамт дэлхийг өөрчилсөн амьтдад олгоё. За эхний шагналын эзэн бол нохой. Нохой хүн төрөлхтний одоо хамгийн эртний аанд гэж ярьдаг. Тэгээ судалгаагаар бол чоныг ойролцоогоор одоо юм нэлээ юм муухай ааштай биш чоныг одоо ойролцоогоор 15,000 жилийн өмнө ингээ гашуулад эхний нохтыг одоо үүсгэжсэн гэж үздэг. Тэгээ эхнээсээ л одоо тэдний үндсэн үүрэг бол хүнтэй хамт ан хийх, хамгаалах үүрэг гүйцэтгэжсэн бол одоо сүүлийн 100 жилд нохой нь шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын хувьд ч гэсэн үнэт түнш хамтрагт болсон байна. Тэгээ нохой одоо тэр онцлог гайхалтай чадвар бол мэдээж үнэрлэх тэр мэдрэмж нь. Тэгээ хүмүүс бидний үнэр мэдрэх чадвараас 10,000-аас 100,000 дахин одоо илүү хүчтэй үнэрлэх чадвартай. Энэ далайц нь ягаад ийм их байгаа вэ гэхээр нөгөө үйлдвэрөөсөө шалтгаалаад ямар нохой гэдгээс шалтгаалаад ийм их байгаа. Гэвтэл хамгийн багтаа 10,000-аас одоо хамгийн ихтэй 100,000 хүртэл одоо ийм дахин хүнээс илүү үнэрлэх чадвартай байдаг. Тэгээ тэрний шалтгаан нь бол тэр нөгөө зөөлхөн нойтон хамраараа тэр үнрийг ингээд маш сайн шингээж агаараас татаж аваад тэг хурдууртай амьсгалж аваад тэгэд хоёр хамар нь ингээд тус тусдаа биедан үнэр дамжуулах чадвартай. Тэг ам хамрын хөндөд нь орж ирсэн агаараас шаардлагатай ингээд амьсгалагдаад бусд нь шууд ингээд үнэр мэдрэгч ресепторлууд ингээд шилждэг. Одоо хүн бол ингээд амьсгалахдаа за магадгүй нэг дийлэнхийг нь л амьсгалж байгаа шүү дээ. Тэнгүүд нохоо болохоор яг уушгинд нь хэрэгтэй тэр амьсгаагаа авчингуудаа үлдсэн шууд үнэр болгоод явуулдаг гэсэн үг. Тэгээ хамгийн сонирхолтой нь тэр нөгөө тус тусдаа үнэрлж чадна хоёр одоо энэ хамрын нөхөн. Хүн бол одоо нэг юм сайхан өрөөнд муухай үнэр гарахад гинт ингээ сайхан үнэрчээснээ буцаад муухай л үнэртэж эхлэх бол нохой нэг талд нь цэцэг, нэг талд нь баас байхад одоо хоёр хамраараа сайхан муухай үнэрийг хоёрыг зэрэг үнэртэж чадна гэсэн үг. Хүн бол одоо тэгж чадахгүй. Тэрүүгээр бас айгүй онцлог. Тэгээд хүн одоо 5 сая үнэр мэдрэгч ресептор байдаг бол нохойд 220-оос 300 сая үнэр мэдрэх ресептортэй. Тэгээд ресепторын хүлээж авсан тэр дохиог боловсруулах olfactory bulb хэмээх одоо юм тархины хэсэг нь хүнийхээс бас 40 дахин том эзлэх үнэтэй маш сайн үнэрийг одоо боловсруулж мэдээлж чаддаг байх нэ. Тэгээд үүний ачаар нохой нь зөвхөн агаараас хүртэл одоо ингээд үнэрийг маш нарийн ялхан өвчин, жирэмсэн эмхтэй хүртэл одоо ингээд таньж илрүүлж чадна. Одоо сургах юм бол ер нь бол үнэртэж байгаа гэсэн үг, зүгээр л хүнд одоо илэрхийлэхин сургах хэрэгтэй гэсэн үг. Тэгээ яагаад тэр жирэмсэн хүн өвчтөе хүнийг тэр үнэрлэж чадаад байна вэ гэхээр тэр volatile organic compounds буюу одоо юм хий молекулууд нь ингээд хий болоод ингээд ууршаад гарч идэг тийм бодисууд байд юм байна. Тэрийг нь нохоо ингээд маш тийм агаарт тэр концентрац нь маш жоохон байсан ч гэсэн ингээд холын занаас ч байна, ойрын занаас ч байна ингээд ялгаад таньж чаддаг. Тэгээ түүхэн судалгааны жишээнээс одоо харж үзэх юм бол хамгийн анх 1989 онд The Lancet сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн тохиолдолд одоо нэг тэр тохиолдол эрдэм шинжилгээний ертөнцид одоо жинхэнэ сенсац болсон. Тэр нь яасан бэ гингүүд Англид амьдарч байсан эмэгтэй гэрийн тэжээвэр нохой одоо тэр эмэгтэй юм гуйны арьсан дээрх жижигхэн толбон дээр ингээд онцгой ингээд ач холбогдол өгөөд байн ирж үнэрлээл тэр толбыг нь хазах гэж оролдоол байсан байна. Тэгээ эмэгтэй эмнэлэгт үзүүлсэн чинь тэр толбон үнэн эрэхтэй меланома буюу тийм арьсны хамгийн хортой хавдруудын нэг болох нь тогтоогдсон байна. Тэгээ энэ нь нохой хүний өвчнийг үнрээр илрүүлж чаддаг гэсэн одоо анхны албан ёсоор бүртгэгдсэн нотлохоо болсон юм байна. Тэгээ 2000 тэр одоо нотлохоноос хойш 2000 оноос одоо энийг одоо хүмүүс ингээд судлаад тэгээ 2006 онд PLOS medicine гэдэг ийм одоо хүмүүсийн энэ medical салбарт одоо ингээд хүмүүсийн сайн уншдаг impact factor өндөртэй энэ сэтгүүлд нэг юм бас алдарт нохооны үнэрлэх чадвартай холбоотой алдартай судалгаа орсон байна. Үүний үр дүнд нохоо тэр нөгөө сургасан нохоо маань уушгины хавдрыг амьсгалын дээшнээс нь 99% наривчлалтай. Хөхний хавдрыг 91-ээс 97% үнэн зөв илрүүлсэн гэж мэдээлсэн. Тэгээ мөн
шээсний дээшнээс түрүү булчирхайн хавдрыг үнэрлэн илрүүлэх туршилт нь амжилттай болсон гэж байна. Тэгээ дараагийн судалгаанд гидсний хорт хавдар, өндөвчний хавдар зэрэг одоо бусад хавдрыг ч илрүүлэх боломжтойг одоо тэр хилцүүлэх хэсэг дээр бичсэн байна. Тэгээ одоо орчин үеийн шинэ хэрэглээнүүд яг энэ судалгаанаас нь одоо ингээд цаашаа явж байна л да. Тэгээ 2019 онд Шотландын эмэгтэй Joy Miley нөхрөөс нь ингээд амар сонио хачин тослог өндөр өндөртэй байна. Энэ одоо яатсан болоо гэдээсэн чинь хожим нөхөр нь Паркинсоны өвчтөй болсон байна. Одоо нөгөө Мухаммед Алигийн ингээд Мухаммед Алигийн тус нөгөө тархины өвчин байдаг. Тэгээ ингээд тархин гэмтээд хөдөлгөөнүүд заашаад юм бодож чадхаа болооч гэдэг юм уу. Тийм өвчин. Тэгээ энэ өвчний хүртэл одоо нохоо илрүүлэх боломжтой болж мэдсэн байна. Тэгээ хамгийн сүүлд COVID-19 үеэр дэлхийд даяар одоо энэ COVID-19 тарах үед эрдэмтэд нохтын үнэрлэх чадварыг ашиглан хурдан онцлох боломжийг сайн судалж эхэлсэн. Тэгээ хэд хэдэн улс оронд бүр ингээд судлахаас гадна бүр ингээд шууд практикаар нисэх онгоцны буудал дээр туршилтаар нохтыг ашигласны үр дүнд за Финландд Хельсинкигийн нисэх буудал дээр хөсний дэшнээс халдварыг бараг 100% бараг биш 100% үний илрүүлж чадчихсан байна. Германд сургасан нохоонууд COVID-19 өвчтөй хүмүүсийн амьсгал шүлс дээрээс халдварыг 94% нарийнчлал ялгаж чадчихсан байна. Арабын COVID-ийг үнэрчсэн. Арабын нэгдсэн Эмиратад, Францд, Чилид, Аргентинд гэдэг энэ олон газар PCR-ын шинжилгээнээс илүүтэй одоо ингээд маш хурдцтай. Одоо хамраа ухуулаад аюу хэцүү байдаг ч тийм үед чинь. Тэнгүүд нохоо гэлс ингээл үнэрлэлчих юм бол PCR ч хэрэггүй, тэр хамраа ухуулах ч хэрэггүй аюу амар байсан байна энэ нисэх онгоцны бодлууд тэр. Тэгээ энэний нөгөө тайлбар нь мэдээж нөгөө volatile organic compounds буюу тэр дэгдэмхий organic молекулууд байна. Бас л нөгөө энэ ковидоос үүссэн тэр үнэрийг нь ялгах боломжтой. Тэрийг нь хамгийн гол нь нохоондоо сайн сургах хэрэгтэй юм байна. Тэгээ өнөөдөр дэлхийн олон лабораториуд одоо энэ нохтын үнэрлэх мэдрэмжийг хиймэл хамар болгон одоо ингэж дөөрэж хөгжүүлэх гэж хичээж байгаа. Гисэн хэдий ч одоохондоо бол харайхан яг юм жинхэнэ нохооны төвшөнд бол хүрээгүй байна. Тэгээ хэрв Нобелийн хороо одоо хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалахад үнэлж баршгүй хувь нэмэр орсон амьтдад шагналах байсан бол физиологи ба ангаах ухааны Нобелийн шагналыг хамгийн ихэнд эрт түргэн илрүүлэгч одоо энэ нохойд өгөхд бол бас зүй ёсны хэрэг байх байсан байна. Үнэр гэдэг бол өөрөө бас нэг маш олон мэдээлэл агуулж идэг ийм зүйл гэдгийг бас харуулж байна. Өнгөрсөн одоо ирээдүйн мэдээллийг нохоо үнрээрээ одоо үнэртэж мэдэх боломжтой гэсэн. Өөрийнх нь нөөц нь бол өстой үнэхээр мундаг юм те. Одоо хүний хэлээр аятайхан ярьчихдаг байсан бол ерөөсөө нөхцлүүдийг бол асуудалгүй оншилчих байсан байна. Одоо тэрийн л одоо гол нөгөө хөрвүүлэх гэдэг асуудал баг байдаг юм шиг. Бид нэр л одоо сайн сургаж чадах тусам бүх өвчнийг л баг оншилчих боломжтой шахуу юм шиг. Ямар гоё. Би ихтэй бас нөгөө хүүхдээ ингээд нөгөө халуурч ханаад төрөхөөс өмнө ингээд нөгөө амьсгалын үнэртгэр нэг юм төмөрлөх үнэртээд за хүүхэд маань маргааш шиг халуурна шүү те. Эсвэл арай жоохон бага үнэрчвэл 2 хоногийн дараа яг халуурах гэж байна гэдэг нөгөө нэг үнрээр нь бас мэддэг. Тэгээд нөгөө Netflix дээр яг бас нэг юм үнрээр нь мэддэг. Ямар 100 туршилт вэ? Нэрийг бас яг сайн санахгүй байна. Нөгөө хүмүүсийг ингээд нүдийг боогоод за энэ өрөөнд хөгшин хүмүүс байна уу? Одоо тий бага насны хүүхдүүд байна уу гэнэ гэдэг үнэрлээ тааж чаддаг. Энэ тий ихэнх тэр нь болохоор хүн хүнийг таад байгаа юм шүү дээ. Хүн хүнийг үнэрлээд байгаа. Тэгэхээр одоо бас үнэрийн тал дээр ийм бас сонирхолтой юмнууд байдаг. Одоо нохоо бол баг энэ хүн урд нь ийм хийдэг байсан байна. Ирээдүйд ингэх чанд өдргээ тараг. Тэр бол бас тэ үнэхээр гайхалтай байна тий. Өмнөх явдал гэдэг бол хэцүү ч юм одоо бас тэ үнэртэйгээ мөртөөгөөд явж байдаг. За, нэвтрүүлгийнхаа хамтран ажиллагчийг танилцуулъя. Тэгэхээр өв соёл уламжлалт дээдлэгч оюу толгой ивэнтэд ажиллаж байна. За, оюу толгой компани уул уурхайн үйл ажиллагаа явуулахаас гадна энэ боловсролын салбарт хөрөнгө оруулж ирсэн. Одоо 2010 оноос хойш дэлхийд өрсөлдөх ур чадвартай мэрэгчлүүдийг бэлтгэх зорилгоор 1130 гадаад дотоодын одоо сургалтын тэтгэлгийг гартуулж байжээ. Тэгээд оюу толгой компани маань Монгол орны өнцөг болон бүрт эерэг нөлөөллийг бий болгож ажиллаж байна. За жишээ нь хариуцлагагүй уул уурхайн улмаас өндөгдөж орхигдсон газруудад нөхөн сэргээлтгэх. За энэ бол бас нөгөө амьтдтай бас шууд холбогдсон явждаг маш чухал сэдэв байна. Тэгээд ойн салбарыг чадахжуулах 100 сая мод хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. За Монгол орны усны нөөцийг хамгаалах, тогтвортой хэрэглээг бий болгох зорилгоор усны хэрэглээний шилдэг шийдлийг тодруулах нэгэн шалгаруултыг оюу толгой компаниас санаачлан өдгөө 2 дахь жилдээ зарласан байгаа юм байна. Тэгэхээр
одоо энэ усны салбарын судлаачид усны хэрэглээндээ дэвшилтэд арга техник одоо нэвтрүүлсэн байгууллагууд хувь хүмүүс энэхүү шалгаруултанд оролцох энэ бүрэн боломжтой юм байна. Тэгэхээр та бүхэн маань хэрвээ сонирхож байх юм бол оюутлогоо компани албан ёсны захим хуудаснаас мэдээлэл авах ийм боломжтой. Тэгэхээр нэвтрүүлгийн маань ивент тэтгэж хамтарч ажиллаж байгаа оюутлогоо компанид одоо амжилт хүсье. Маш их баярлалаа. За баярлалаа. За, миний дараагийн новлын шагнал гардуулах хамтан бол одоо лабораторийн хулгана байгаа. Тэгээ одоо бас маш олон туршилтуудад хулган л явж идэг нөгөө хурдан өвчдөг болохоор ч тэрүү одоо хүн дээр бол нэг 5 үеийн дараа энэ яаж илэрх нү гэдгийг бид нар ямар 5 үеэр нь хүлээж чадахгүй тий. Тэр нөгөө тэр чинь нөгөө хамаатнуудтай үрж идэг чинь монголоор юу гэдэг лээ? Цус ойртолтоо. Тий, 20 үеийн турш цус ойртодгүй гэж үздэг тийм ээ, тийм л болсон. Тий. За тэгэхээр одоо бидэнд тийм тус дэмийг одоо үзүүлдэг байхын цаг хугацаа хэмндэг байхын тий. За шинжлэх ухаанд асар том хувир нэмэр одоо өнөөг хүртэл оруулсаар явж байгаа амтан бол одоо энэ лабораторийн хулгана жирийн нэгэн бас хулгана шиг лабораторийн хулгана гэдэг байгаа юм. Тэгэхээр өвний түүх нь болохоор 1900-аад оны ихэнх үед Харвардын биологч Уильям Касл анх удаа хулганыг зориуд үржүүлээд энэ генетикийн туршилт хийхэд ашигласан байна. За түүний шав Clarence Liddell үүнийг үргэлжлүүлэн хамгийн анхны цэвэр одоо нэг удамтай буюу эмбри тулгнуудыг бий болгосон. За энэ нь генетикийн хувьд яг адилхан хулгнууд дээр туршилт хийснээр үр дүнг нь баталгаатай харуулж чаддаг болгосон юм асар том дэвшил байсан гэж хэлж болно. За энэ болохоор одоо яг ийм цэвэр генетиктэй байгаад тахна шүү дээ. Янз бүрийн өөр асуудал орж ирэхгүй генийн тэ одоо ДНХ-ийн гэдэг юм асуудал. Тэгээ одоо тэр лабораторийн хулгнууд маань бүгдээрээ л яг ижилхэн болоод байна гэсэн. Яг юм стандартчлагдсан гэсэн. За зөв тэ туршилт хийхэд цэвэр байх нь. За өнөөдөр бидний хамгийн түгээмэл ашиглаж байгаа одоо туршилтын загвар амтан болсон энэ хар өмгийн C57BL одоо 6G гэдэг алдартай хулгана одоо яг тэр үеэс эхлэлтэй гэж хэлж болно. За туршилтын хулганууд тусгай код нэршлэр ингэж нэрлэгдсэн байдаг. За учир нь энэ тэдний гарал, удамшил, лаборатори одоо генетикийн онцлогийг илэрхийлдэг стандарт тэмдэглэгээ гэж хэлж болно те. За яагаад код ашигладаг вэ гэхээр энэ аль лабораторид гаргаж авсан те хэдэн үеийн эмбридийн дойрын удамшилтай үржүүлэлт хийсэн ямар мутац эсвэл гений онцлогтой гэдгээр нь ингэж кодчиж тэмдэглэдэг гэсэн үг. Тэгэхээр та бүхэн маань одоо дараагийн удаад ийм кодтой болгон сонсох юм бол үүн дээр одоо яг юу явж байгаа вэ гэдгийг шууд одоо сонсоод ойлгоно гэсэн үг. Жишээлбэл одоо энэ C57 гэдэг нь эхний үүссэн уламжлалт үржлийн бүлгийн дугаар. За энэ C бүлгийн 57 дахь одоо стрэн гэсэн утгатай. За BL гэдэг нь одоо black буюу хулганы арьсны өнгө нь одоо хар гэдгийг зааж байгаа юм. За 6 гэдэг нь энэ одоо дэд салаа буюу 6 дахь хувилбар одоо гих мэтэр одоо энэ кодон дээр нь тухайн хулганы одоо бүх мэдээллүүдийг агуулсан байдаг байна. За туршилтын хулганууд яагаад юм чухал байдаг вэ гэхээр энэ удам нь генетикийн хувьд маш тогтвортой байдаг. Хүнтэй 98% генийн ижил байдалтай. За вакцин, дархлаа, хор тавдар, тархины үйл ажиллагаа одоо сэтгэл зүй зэрэг олон салбарт стандарт загвар организм болгож ингэж ашигладаг байх нь. За тиймээс хулганууд бидний одоо олон томоохон нээлтүүдийн суурь болсон гэж хэлж болно. Одоо жишээлбэл Альцгеймерийн өвчний одоо туршилтуудыг бас хийдэг байх нь. Тэгэхээр яаж яг хулган дээр туршилт хийдэг вэ гэхээр одоо энэ эхлээд хүний amyloid precursor protein гэдэг одоо генийг хулганд суулгаж байна. За Альцгеймер моделийн одоо хулган гаргана гэсэн үг. Одоо шууд одоо Альцгеймертэй холбоотой мэдээллүүдийг тухайн хулганд суулгах нь. За тархинд уураг хоригдлагдах, эсийн дороотл, ой санамж буурах зэргийг одоо үн дээрээсээ ингэж судлана. Тэдгээр хулган нь эмийн туршилт, ой тогтоолтын дасгал, төсвөр шалгах одоо behavioral test одоо ингэж хийдэг байна. Тэгээ үр дүнд нь одоо жишээлбэл amyloid бета мэдрэлийн эсийн үхэл үүсгэтгийг одоо баталсан байх. Одоо жишээтэй за нэмэх нь одоо Паркинсоны өвчний туршилтууд, за аутизм гэх мэт одоо энэ туршилтуудыг хийдэг. За үүн дээрээ бол одоо эхэлж тэр хулганыг тухайн өвчнөд одоо шууд ингэж одоо ямар нэгэн байдлаар бактери вирус тарьдаг ч юм уу одоо ийм байдлаар явдаг байна. За тэгээ COVID-19 гарсан дээр судлаачид хүний энэ ACE2 урагтай тусгай генийн өөрчлөлттэй хулганыг бүтээсэн байна. Ингэснээр вирусын халдвар хэрхэн тархдаг, за дархлаа нь хэрхэн хариу үйлдэл үзүүлдгийг анх удаа харуулж чадсан. За вакцин М одоо бүтэх үндэс яг эндээс тавигдсан гэсэн үг. Тэгэхээр хулган байгаагүй бол одоо бас бид нар яах ч вүлээ те. За мөн сүүлийн үед дэлхийн дуулан тариад байгаа нь CRISPR гэдэг гений хайч гэдэг технологиг манайхан сайн мэдж байгаа. Тэгэхээр үүнийг хөгжүүлэхэд хулган хамгийн ихний туршилтын талбар болсон.
За өнөөдөр хүний өвчнийг эмчлэх боломжтой болсон энэ гайхалтай технологи хулганы ачаар эхэлсэн гэсэн үг ээ. За баг зэргийн тоо баримт сонирхуулах юм бол дэлхийд даяар жилд бүр 20 саяас илүү лабораторийн хулгана туршилтанд ашиглагддаг. За бараг бүх хулгана ердөө 4-5 анхны омгоос гаралтай байдаг. За өөрөөр хэлбэл өнөөдөр туршилтанд ашиглагдчих буй бүх хулгана нэг том гэр бүлийн үр удам гэсэн үг юм байна. За өнгөрсөн зуунд физиологи ба анагаах ухааны Нобелийн шагналаас 40-оос дээш хувь нь шууд эсвэл шууд бусаар хулган дээр энэ судалгааны үр дүн гаргасан байдаг. Энэ бол бас гайхамшигтай бас тоо юм тий. За мэдээж ёс зүйн асуудал бол бас үүнтэй холбогдоод бий. Зарим хүмүүс ч нэг хулгантай лабораторид очиод хулганыг өхүүлж яхахыг харах байж чаддаггүй гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр ч тэгээ буцаад тэр хүн ч шүн нэг хулганаа унтуулж яснаа зүудэлж хардардаг ч юм байна тий. Тэгэхээр бас иймэрхүү асуудал гардаг. Тэгээ хүмүүс амьдтыг туршилтанд ашиглахыг ёстой юу талаар хүмүүс өнөг хүртэл маргалдаж байна. Үүний эсрэг тулаан мулааны тий амьтан дээр туршилт хийгээгүй ч гэдэг юм ийм зүйлүүдийг дэмжигддэг. За олон улсын хэмжээнд 3R зарчим буюу replace, reduce, refine буюу орлуулах, багасгах, илүү зөв аргаар хийх гэх ийм дүрэн бол мөрдөгдөж байна. Гэхдээ бодит үнэн хэрвээ хулган байгаагүй бол бидний өнөөдөр хэрэглэгдэж буй эмчилгээ, вакцин, гений нээлтүүд байхгүй байх байсан. Тэгэхээр ер нь та бүхэн яг энэ дээр яг юу гэж бодож байгаа комент хэсгээр бас илхийгээрээ өнөөдөр бас нэг хоёр талд гарчаал бас байж гэн те. Хүний сайн сайхны төлөө энэ олон амьтдыг бас ингэж үгүй хийж устгах нь зүгээр юм уу те, хүн дээрээ тэгвэл хийвэл яасан юм бэ ч гэдэг юм те. Бүр яг 100% заавал 80-50% өдрөөхгүйгээр яг 100% хүн дээрээ хийвэл илүү бодтой ч юм уу. Хүний сайн сайхны төлөө бүр асуудалтай л байдаг л хальтаа тий мэдээж маш их маргаан тийм болохоор л дагуулсаар байна тий. За лабораторийн хулган бол шинжлэх ухааны тайзны арын албаны баатар гэж хэлж болно. За тэднийг бид хангалттай алдаршуулдаггүй байж болох ч бидний эрүүл мэнд амь насыг хамгаалахад тэд амьдралаа ингэж зориулсаар байна. Яг сэдв хулган өгч байгааг мэдэхгүй тий. За хэрэг Нобелийн хороо амьтдад шагнал өгдөгсөн бол хамгийн түрүүнд медаль зөх ёстой амьтан бол гарцаагүй лабораторийн хулган байх байжээ. Жил болгон 20 сая бидний эрүүл мэндийн төлөө ингэ золиослогддог гэхээр бас амар юм л та. Харин хулган ч уг нэвстэй хичнээн хөөрхөн амтан билээ. Яг ингээ харах юм бол аюу хөөрхөн амтан шүү дээ. Зарим хүмүүс яг айгаал идэх. Надад толстой үнэхээр хөөрхөн амтан харагддаг. Тэгээ энэ лабораторийн хүмүүс өдр бол өөрсдөө тийжээж байгаад өөрсдөө алдаг гэхээр яг хөө тэгээд даалсаар даацсан л байдаг л хаалт. Харин тийм шинжлэх ухааны төлөө тийм эр зөрөгтэй гэх юм өөрөөр нөгөө талаар нь хэлвэл харгас гэх юм уу тийм байх хэрэгтэй шаардж байна. Шинжлэх ухааны мэдлэгийн төлөө гаргаж байгаа золиос юм та тийм. За бидний эрүүл энх сайхан байдлын төлөө өөр бас нэг амиа зулсдаг амтан байна. Энэ гавьяат амтан бол horseshoe crab буюу монгол орчуулгаар тахмал хавч. Энэ horseshoe crab гэдэг амтан маань 450 сая жил оршин тогтсон буюу динозавруудтай л хамт байж исэн амьд чулуушмал мэт юм амтан. Тэгээ гаднаас нь харахад ийм бусад хавч хясаа шиг ийм амтан байгаа боловч яг үнэндээ ийм аал цэлбэрийн амьтдтай ойролцоо ийм хамаатан байдаг. Арахны төрлийнх нь. Тийм арахны аал цачиг гэдэртэй ойрхон тэгсэн мөртлөө ийм том ийм хавч шиг амтан байгаа. Тэгээ тэдний жинхэнэ эрдэмтдийн анхаарал татсан гол онцлог зүйл нь бол тэдний цус хүн амьтдын цус бол улаан өнгөтэй байдаг бол энэ тах хэлбэр тавчны цус цэнхэр өнгөтэй. Учир нь хүчил төрөгчийг зэс агуулсан гемоцианин гэж ийм ураг дамжуулдаг. Хүнийх ч болохоор гемоглобин гэдэг төмөр агуулсан болохоор улаан байдаг бол эднийх цэнхэр өнгөтэй байгаа шалтгаан зэс агуулсан гемоцианин байдаг. Тэгээ гэвч хамгийн гайхалтай нь энэ тэдний цусанд агуулдаг амебоцит эсн. Тэгээ энэ амебоцит нь болохоор бактери, вирус ялгаруулсан тэр эндотоксин гэдэг энэ хорыг халдвар үүсгчихэд хүрэх төдийд л магшин зуураар бүлэгнээд тор үүсгээд бариад авдаг. Тэр бактери, вирус нь тэр эндотоксин гэдэг хороо ялгарангуулгууд шууд энэ амебоцит нь шууд бүрхээд авчдаг гэсэн. Маш хурдтай. Дархлааны эсэрхүү юм байна тийм. Маш супер дархлаатай гэсэн. Тэгээ ингэснээр тэр халдвар тархахаас илүү дэлгэрхээс сэргийлдэг. Тэгээ 1970-аад онд эрдэмтэд энэхүү чадварыг ашиглаад LAL тест буюу Limulus amebocid lysate гэдэг ийм шинжилгээг
анх гаргасан. Энийг нь бараг шууд орчуулбал энэ тах хэлбэр тавьчны амибоцитисийн шинжилгээ гэсэн үг. Тэгээ энэ өнөөдөр одоо дэлхийд даяар үйлдвэрлэж буй бүх вакцины, антибиотик, судсаар тарихын эм бэлтгэл, эмнэлгийн тоног төхөөрөмж гэдэг бактерийн одоо тэр хор байна уугүй юу гэдгийг шалгадаг хамгийн гол юм чухал тест болсон байна. Тэгээ хэрвээ энэ тест байхгүйсэн бол одоо ямар ч бид нар тариа тариулахтай хүртэл юм айдастай эрсдэлтэй байх гэсэн. Тэгээд жил бүр одоо дэлхийд даяар ойролцоогоор одоо энэ ойролцоогоор 500 мянган тах хэлбэр тавьж одоо энэ өөрсдийнхөө цусыг соруулахаар одоо ингэ баригдаад тэгээд цусыг нь бид энэ хүү зорилгын доор ингээд ашигладаг. Тэгээд тэр тах хэлбэр тавьчихаа ер нь бол 30% цусыг ингээд сорд юм байлаа. Гэхдээ илүү шуналтаж магадгүй үгүй ч байж магадгүй. Тэгээд тэр цусаа соруулсан тах хэлбэр чавжнуудынх маань яг судалгаагаар бол 15% нь бол тэр дороо шууд өгдөг гэж байгаа. Тэгээ үлдсэн нэг 75% нь за 85 ч юм уу ингээ буцаагаа тавьдаг гэж байгаа. Гэхдээ тэр бол мэдээж дарсан тоо байх. Тэгээд буцаагаа тавьсан хооноо ч гэсэн өөхөх боломжтой. Тэрийг нь хинт судалдаггүй. Тэгээл орхидог. Тэгээд бид нэр одоо тэр зөвхөн далайн ирэг дээр гараад ирсэн байх үед нь яг үржлийнх нь үед нь тэгж олон тоогоор нь барьж авдаг. Харин далайн руугаа оронгууд хаашаа яг амьдрал нь яг яаж өрнөдгийг бид нар одоо болтол мэдэхгүй юм. Нууц хിവэрэ байгаа юм амтан байна. Тэгээ ихэнх нь одоо ингээд тэнгист буцаадаг, зарим нь одоо амьд үлддэггүй, нөхөн үржихүүн буурдаг. Тэгээ өнөөдөр эрдэмтэд одоо заавал эвний цусыг сорохгүйгээр синтетик орлуулга байдлаар боловсруулж болох юм шүү гэд ингээд оролдож үзэж байгаа ч гэсэн дэлхийн одоо ихэнх үйлдвэрлэлүүд одоо хүртэл ингээд тах хэлбэр тавьчны цусыг ингээд шууд хэлбэрээр авсаар байна. Яагаад гэвэл бас мэдээж нөгөө нохоо шиг яг одоо perfect яг юм 100% төгс болж чадахгүй байгаад байгаа. Тэгэхээр одоо энэ далайн ирэг дээр энэ 50 мөлхөж байгаа энэ жижиг амтан бол хүний эрүүл мэндийн одоо юм баталгаа болсон амтан байна. Тэгээд тэдний цус бидэнд аюулгүй юм вакциныг авчирч хүний амь насыг ингээд байнга бид хизээж мэдэхгүйгээр тэр далайн амт ингээд бид нарыг монголчуудыг хүртэл ингээд хамгаалж яадаг байх нь. Тэгээ энд тэдэнд ч мөн Нобелийн шагнал өгөх нь зүй ёсны хэрэг байх нэ. Тийм би сая зургийг харсан чи яг нөгөө Matrix кино шиг санагдлаа нөгөө хүмүүсийг бариад авцсан нөгөө сороод үйж идэхтэй адилхан бас үнэхээр ач холбогдолтой амт юм аа. За хоёулаа нэвтрүүлгийнхаа 2 дахь хамтран ажиллагчид танилцуулаад үргэлжлүүлье. Тэгэхээр хайртай амтандаа хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь мянган найз амтны дэлгүүр эвэнтдэг ажиллаж байна. За мянган найз амтны дэлгүүр аль бие усны эрхтэйгээр оруулж ирдэг. Тэжээр амтны нэмэлт хоол, тэжээлийн kitchen flavor брэндтэй ингэж аль бие усаар хамтарч ажилладаг. За ихэнх амтны хоолны агуулмж нь өнгө амт оруулагч, будагч бодис, үр тариа болон ургамлын гаралтай уураг ашиглаж үйлдвэрлэдэг байсан бол за kitchen flavor эрүүл мэндэд ээлтэй, сайн чанарын эслэг амтны гаралтай уураг буюу жинхэнэ махан хоолыг ингэ санал болгож байна. За дэлхийн нийтэд нүүрс усыг үр тарианаас бас сайн чанарын ногоон ургамал, чихэрлэг төмс зэрэг хүнсээр дамжуулан авахыг зөвлөх болсноор grain free гэх үр тариагүй сайн чанарын уураг хэрэглэх гэж дэглэж байна. За энэхүү хоол нь хотод гэцэг чочроохгүй сайн чанарын тос махны уураг хүнсний нарийн ногооноос гаргаж авсан уургаар одоо баялагдвал хүнээр бол энэ сувиллын хоолтой адил шим тэжээлтэй эрүүл хоол юм аа гэж. Тэгэхээр муурны гоо сайхны хоол, бөөр шээсний замын өвчлөөс урьдчилан сэргийлэх хоол, насан турсан муурны хоол, за нохой, Антарктид гэрэл насан туршид дунд болон том үйлдвэрийн нохой гэсэн одоо маш олон сонголтуудтай нэг үйлдвэрээсээ болоод нохойнууд ч бүр одоо хачин томоос ахвал хачин жижиг амьтад байгаа шүү дээ тий. Тэр болгонд яг тохирсон хоолыг олно гэдэг хэцүү байдаг. За хоёрдугаар тэгвэл бид нар чинь нөгөө хөөрхөн амьтдынхаа өмнөөс нь нөгөө нэг хоол ундыг амсч үзэж чадахгүй одоо нөгөө эмчнэр бол зөвхөн л зориултын хоолыг өгөх гэдэг болохоор нэг юм борл юм өгж байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо яг ийм одоо туршлагатай, найдвартай хамт олонны сонгосон дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн л одоо ийм хоолыг авч хөөсөр аргагүй болж байгаа юм л да. Тэгээ та бүхэн маань бас өөрийн амьтны үйлдвэр таарсан тохирсон хоол нь байна уу гэдэг энэ Facebook-ийн Kitchen Flavor Монгол яг латинаар бичээд дагаад аваарай. Тэгээд илүү дэлгэнгүй мэдээллийг та бүхэн маань тэндээс харнаа. За дараагийн амтан бол тагтааны талаар ярих гэж байна. За инхтамны нисгэгч одоо түүхийн баатар гэж хэлж болно. За археологийн судалгаагаар хүмүүс тагтааг анх 100000 жилийн өмнөөс буюу одоо неолитийн үед энэ тижээж эхэлсэн гэж байдаг. Одоо ч гэсэн хүмүүс бас ер нь айгу түгээмэл одоо тий тагтаа тижээдгээ. Тэгээ эртний хүмүүс тэднийг одоо мах, өндөгний уураг их үсэр болгон ашиглахаас гадна тагтааны баасыг тариалангийн бордоо болгон ингэж ашиглаж ирсэн. За энэ нь эртний хөдөө аж ахуйн тогтолцоонд одоо асар их үүрэгтэй
байжээ. За харин тагтааны жинхэнэ гайхамшиг бол тэдний homing instinct буюу гэрээ олж буцах төрөлхийн чадвар гинэ. Одоо хүнд бол ийм чадвар байхгүй шүү дээ. Тэгээд ер нь тэр чигээр алгуулна. За энэ чадвар нь одоо дэлхийд дээрх соронзон орон, нарны байрлал, үнэрийн чиглэл, газар орны дурсамжийг одоо зэрэг хослуулдаг. Одоо маш олон зэрэг одоо энэ мэдрэмжүүдийг ашиглаж бас энэ навигацийн системээр олж ин тэ. Хүн бол одоо нэг газар орны дурсамж гэдэг дээр нь л нэг арай гайгаж магадгүй. Тэ одоо тэг нэг алтан ганцаа хайв үүлдэ байвал олдохгүй тэр чинь. За судлаачид тагтаа толгоондоо байрлахын төмөр агуулсан жижиг бөмбөсөөр дэлхийн соронзон ордыг мэдэрч яг гэрлүүгээ чиглэж нисдэг гэж үздэг. Иймээс тэдний нэр цагаас эхлэн Египтийн фараонууд энэ Ромын эзэнт гүрэн за дараа нь Османы эзэнт гүрэн хүртэл одоо мэдээлэл дамжуулах чухал хэрэгсэл болгон ашиглаж байсан түүхтэй. За харин дэлхийн томоохон дайнуудын үед ялангуяа нэг болон хоёрдугаар одоо дэлхийн дайнд тагтаа үнэхээр ингэж баатар болж исэн. За одоо бас олон сайхан кинонууд үзэж байхад бас энэ үйл явдал гэдээ яг харагдаж идэг те. За жишээ нь тагтааг ашиглаад. Тийм хэл дамжуулна гэж одоо маш чухал амь настай холбоотой улс орны бүртээ ингээдтэй холбоотой асуудал болоод байна шүү дээ. Тэгэхээр нэг дэлхийн одоо нэгдүгээр дайнд энэ Чэр ами одоо эрхэм мандагдаг одоо мутгатай нэртэй тагтаа 1918 онд энэ Lost Battalion-ы 194 цэргийг амь насаа алдахаас аварсан юм түүхэн үйл явдал болжээ. Тэгээ Чэр ами 40 км-ийн зайг туулж одоо буудвал нэг хөлөө бүр алдсан байгаа одоо тий яг л нөгөө дайн дээр гардаг шиг нэг нүдэн ингээ гэмтээд хөлгөө болоод одоо ингэж гэмтсэн ч гэсэн загтлыг бол ямар ч байсан хөргөж чадсан. За энэ нь бол энэ фронтын түүхэнд үнэлэгдэшгүй ач хавьяа болж исэн байна. Чэр амэ дээр би миний нэг сонсч байсан юм гоё юм. Энэ 194 цэргийн амийг хамгаалсан гэж байна шүү дээ. Энэ нь яг үндэ юм байлжсэн хоёр нь нэг тал байсан байна. Тэгээд нөгөөдүүлээ энд байгааг нь мэдэхгүйгээр ингээд бөмбөгдөөд ч гэдэм үү онгоцоор ингээд явуулаад нөгөөдүүлээ нэг өөрсдөө хүмүүсийг алаадсан байна. Тэгсэн чинь хөөе та нар болооч гэгээд бид нар хоёулаа нэг талштэйгээд энэ Чэр ами гэдэг тагтааг ингээд нөгөө талдаа ингээд мэдээ өргөхээр явуулсан чинь энэ Чэр амиг нь буудаад гинтэйгээд тэгсэн чинь энэ Чэр ами ингээд өгцөн юм шиг дүрсгснээ ингээд буцаж нисээд очсон гэдэг юм яриа байт юм л. Үнэхээр нэг талын аварсан. Түүхэнд алтартай тагтаа болж чадсан тий. Тэгээ энэ тагтаагийн гавлын ясны хүртэл одоо бас мүзэд ингэж хадгалагддаг юм байна. Тэгээ яг Монгол бас Хятад Османы эзэнт гүрэн Египтэд бас тагтааны шуудан гэж монголчууд ч гэсэн бас хэрэгжилж исэн энэ түүхэн баримтууд бас байдаг юм байлээ. Тэгэхээр дэлхийн 2 дугаар дайны үеч мөн адил одоо олон мянган тагтаа мэдээлэл дамжуулах үүрэгтэй байсан. За байгалийн таагүй нөхцөл, дайсны довтлогоо, цохил дундаас ч гэсэн замаа алдалгүй мэдэж мэдээг хүргэх чадварнаас үнэхээр гайхалтай. Би тэгээд бас энэ тухайн анхудаа сонсож байхдаа их гайхчихсан. Энэ яг яаж нөгөө нэг захиагаа тий за энэ захиаг цогтоод авчиж өгчээрэй гэхээр одоо тий чамайг таниад авчиж өгөх юм уу ч одоо яг ийм зариатай гараа шүү гэдгийг ингээд савиулахгүй байдаг байсан чи яг л нөгөө нэг тий тэр гэрээ олох тий тагтааны хувьд нэг бүл үүр хашаа гэх мэт надаа хамгийн аюулгүй бүс одоо байдаг учраас ямар ч хол газраас нэг гэрлүүгээл одоо очих тэр рефлексийг ашиглаад тэр носон буцаж одоо гэрийнхаа үүрэндээ очихт нь одоо тэр захиаг л одоо дайх ийм л үйл явдал болоод байгаа юм л да. Тэгэхээр одоо нэг яг хүнээс яг хүн рүү гэсэн агуулгатай биш нэг газраас өөрийн гэрлүү гэсэн одоо ийм зүйл явдаг байх нэ. Тэгээ эндээс зарим тагтаа бол аль бие осоор одоо баатар хэмээн шагнагдсан ийм тагтаанууд байдаг. Жишээ нь одоо Винки нэртэй тагтаа 1942 онд унсан онгоцны байршлыг илтгэж 4 нисгэгчийн амийг аварсан тул одоо энэ гавьяаны дикэн медалийг хүртэж байсан. За командо гэдэг тагтаа дайсны бүсээс нийт 90 гаруй чухал мэдээллийг амжилттай хүргэж дикэн медалаар шагнагдсан байдаг. Тагнуулч тагтаа юм шүү дээ. Тий. Бас зам амда бод болчихгүйхэн шиг бас мундаг явна гэдэг чинь бас арга технологи байгаад байна тий. За тэр буудуулдаг бол бас арай. За дикэн медаль хэмээх энэ онцгой шагналал нь 1943 онд Их Британий People Dispensary for Sick Animals байгууллагын үндэслэгч Мария Дикний санаачлан бий болгосон бөгөөд за дайны үед амьтдын үзүүлсэн эр зориг үнэн сэтгэлийг ингэж алтаршуулдаг болсон байна. Тэгээд үүнийг ихэвчлэн амьтдын Victorica Crest гэж одоо нэрлэдэг бөгөөд
хүний дайнд үзүүлдэг дээд зэргийн шагналтай дүүцвэз нэр хүндтэй ийм шагналыг олгодог. Өний чинь бас үнэлцэн хэлээд ийм гоё металл болгоно гэдэг чинь бас үнэхээр гайхалтай байна. Нобелийн шагнал өгөхийс ингээ хоёул ярьжсэн чинь бас тий. Зургийг харсан чинь нэг том медаль ингээ тагтаан зүйсэн. Нөгөөх маань одоо мэджээдэг байгаа даа л гэж. Тэгэхээр зөвхөн хүмүүсийн биш ээ. Амьтдын баатарлаг үйлч гэсэн түүхэнд аль бие ёсоор үнэлэгдэж байсны одоо тод жишээ. За мөн тагтаа зөвхөн дайны үед биш 19-р зууны эсвэл 20-р зууны ихэнх үед спорт одоо шуудангийн зорилгоор өргөн ашиглагдаж олон улсын харилцаа, дипломат харилцаанд одоо үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн түүхтэй байна. За тэгэхээр одоо цогтой өвтөр хоёр одоо өөр аймагт ингээд сууж ийл та тий. Тэгээ хоорондоо захиа солилцохоор болох юм бол цогтой маань надаа ингээд өөрийн төчөөсөн тагтайгаа өгөө явуулах юм байна. 10 тагтай. Би чамд одоо өөрийн төчөөсөн 10-ыгаа өгөөд ингээд байсгээл нэг захиа хийгээд одоо явуулахдаг. Тэгээ ийм л одоо туршлага хүн төрөлхтөнд бас байна. За дараагийн амт нь зөвгий вэ нү тий? Тий. За зөвгий бол одоо эдийн засгийн шагналыг амтд өгдөг гэсэн бол бас хамгийн түрүүнд авах хэрэгтэй амт бол ялчгүй зөвгий байна. Яагаад гэвэл дэлхийн хүнсний ургамлын 3/1 нь одоо энэ зөвхөн зөвгийн хийдэг юм тоос хүртээлтэнд тулгуурладаг. Мэдээж одоо зөндөө олон тоос хүртээдэг амьтад байгаа. Одоо шавж зарим хөхтөн амьтад хүртэл одоо тоос хүртээдэг. Тэр дундаа харин зөвгий бүр яалчгүй ингээд нөгөө хамгийн үнцэнтэй тоглогч буюу тийм хамгийн их одоо тийм тоос хүртээлтийг явуулдаг амьтан байна. Тэгээ бидний одоо өдөр бүрийн хэрэглээ болох энэ янз бүрийн жимс, хүнсний ногоо, самар кофе бүр өглөө болгоо ингээд ууж байгаа кофе, идэх дуртай шоколад гэдэг бүгд одоо юм зөвгийн ачаар бий болж байгаа. Тэгээ хэрвээ зөвгийн байхгүй байсан бол одоо эдгээр бүтээгдэхүүнүүд тийм ургац эрс буурна, хомсдол үүснэ, үн тэнгэрт хадна. Тэгээ өөрөөр хэлбэл зөвгийн бол дэлхийн хүнсний системийн одоо зүрх одоо юм хүнсний аюулгүй байдлын батлан даагч гэсэн үг. Тэгээ судалгаагаар зөвгийн тоос хүртээлт нь жил бүр одоо энийг мөнгөөр шилжүүлж бодсон юм байна л та. Тэнгүүд дэлхийн эдийн засагт 500 тэрбум $5 ашиг авчирдаг гэж тооцоолдог. Тооцож байна. Тэгээ энд хоон дэлхийн хамгийн том корпорациудын ашиг орлогоос ч одоо илүү. Тэгээ иймд одоо зөвгийг дэлхийн хамгийн бүтээмжтэй ажилтан гэж нэрлэх нь бас оргүй үг биш. Тэгээ хөдөө аж ахуйн доктортой ажиллаж гисэн одоо сая ярьсанчлан зөвхөн ургацын хэмжээг нэмэгдүүлээ зогсохгүйгээр ургамлын чанар, төрөл зүйл, генетикийн олон байдлын хүртэл ингэж хамгаалдаг. Одоо ингэж олон талд тоосыг хол зайд түртээж одоо яг хажууд нь байгаа цэцэгт нь хүртэхгүй. Ингээ аль болох ингээ тараагаад мөн ч нөгөө санаатаагаар биш санамсруугаар тарааж байгаа болохоор хаасайг ингээд тараагаад генетик олон байдлын хүртэл ингээ хамгаалж байдаг байна. Тэгэд жишээ нь одоо нэг амархнаар хэлэх юм бол зөвгийн тоос хүртсэн айлм илүү том амттай хадгалалт сайтай ургадаг. Зөвгийн зочилсон гүзээлцэг нь илүү чиглэг өнгө сайтай өндөр үнээр одоо юм борлогдох боломжтой болдог байна. Тэнгисээр нэгэн энгийн зөвгийн нисэлт ч одоо ингээ хөдөө аж ахуйн өрсөлдөх чадварыг одоо ингэж нэмэгдүүлж улс орны эдийн засгийг дээшлүүлж байна. Тэгээд дахиад хэлбэл хэрвээ одоо зөвгийн устж алга болох юм бол хүнсний үйлдвэрлэл одоо хамаагүй багасна. Хүнсний үн бидний идэж байгаа бүх юмны үн тэнгэрт хадна. Тэг өсөглөнч нэмэгдэнэ, худалдаа экспорт, валютын систем доголдно гэдэг. Өөрөөр хэлбэл одоо энэ зөвгийн бол дэлхийн эдийн засгийн одоо үйл үзэгдэгч бас хамгаалагч байна. Тэг хүмүүсийн сайхан амьдралын одоо бас юм чухал амьтдын хамгийн чухал амьтдын одоо нэг болдог байна. Тэгтэл одоо бид одоо зөвгөд ямар ч юм цалин малин угаасаа өгдөггүй. Гэхдээ тэд одоо дэлхийн хэмжээнд нэг хамгийн чухал ажлыг гүйцэтгэдэг. Тэгээ бид нэр одоо тэр сайхан амьтдыг зүгээр л хайрлж хамгаалах нь эдийн засгийн талаас нь харуул одоо энэ хамгийн өндөр үр өгөөчтэй зардал багтай хөрөнгө оруулалт болж байна гэсэн үг. Тэгээ бид нэр хайрлж хамгаалахдаа одоо цуслан дээрээ ч байт юм уу ингээд түлээнүүд дээрээ ч юм уу нэг том түлээгээ нүх гаргаад одоо би хотел гэж нэрлэдэг одоо зөвгийн зориулсан зочид буудлын төр хүртэл хийгээд өөрийнхөө цуслангийн хашаанд хүртэл юм зөвгийг ингэж олшруулж болно. Тэгээ ядч л зөвгийнөөс нэг хайхтар айгаад байхааргүй зүгээр байлгаж явахдаа дуртай байвал бас ер нь сайхан. Тэгээд яаж хайрлж болно тэр нь одоо хүмүүсийн өөрсдийнх нь хайраас шалтгаална шүү дээ. Тэгэд одоо хэрвээ бид Нобелийн эдийн засгийн шагналыг амьтад өгдөг байсан бол одоо энэ 3 халбах хоол болгоны 3 аяга хоол болгоны нэгийг нь биднэрт одоо ингээд баттай өгж яадаг. Зөвгүйд хамгийн түрүүнд өгөх шаардлагатай. Би бас яг өчигдөрх нөгөө зөвгүйтэй кино үзчихлээ л да. Netflix дээр яадаг Men versus Bee гэд
тийм Bumblebee гардаг те. Зөгийг өөрөө бас айгүй бас хөөрхөн амттай. Minecraft-ийн зөгийг манай хүүхд одоо зөгийг тижээ гэдэг байгаа те. Тэгээд зөгийн тухай юм ач холбогдлын сонсохоор ингээ улам бас хайр хүрж байна. За ингээ өчөө цааш нь бас дурдаг тагвч байгаа л та. Одоо бидний амьдралд эрг нөлөө үзүүлж байгаа хамтд бол зөндөө бие биднээс амьтдын ертөнцөөр ингэж ярьдаг. Манай цогтой маань бидэнд бас маш гайхалтай зохиолуудыг бичиж өгдөг. Өөрөө бас экологч юм залуу байгаа тий. За бид одоо энэхүү амьтдаа талархаж, хайрлаж, хамгаалах нь одоо тэд бидний төлөө гаргадаг одоо энэ золиос ач тусын хариуд бол барьж бай. Зүгээр л нэг юм ёс зүйн л одоо хэрэг төдий гэж бас хэлж болно. За хүн амьтан хоёр зэрэгцэн байгальтаа шүтэлцэн сайхан амьдрахын төлөө хэмээн энэхүү дугаараа өндөрлж байна. За тэгээд нэвтрүүлгийн хамтраа ажиллагчаар хайртай амьтандаа хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь мянган найз амьтны дэлгүүр болон өв соёл уламжлалт эдлэгч оюу толгой компани ивэнтдгээ ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хоцолгоноор та бүхэндээ хүрлээ. За ингээ хамтаа байсан үзэг сонсогч та бүхэндээ болон цогтой танд маш их баярлалаа. Дараагийн дугаараар. За анхаарлаа тулсан баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.